Та тасалбар болон төлбөр төлөлтийг гар утсаараа дараалхмаар хийж гүйцэтгэв нь. Та хайлтын хэсэг рүү орон e-ticket цэг Transdev цэг MN гэж нэвтэрснээр автоврын үндэсний төвийн сайт руу орно. Таны хийх нэгдүгээр алхам нүүр хэсгийн сонгох хэсгээс явах зорчих чиглэлийг сонгоно. Хоёрдугаар алхам суух суудлын сонголтыг хийн. Гуравдугаар алхам зорчигч өөрийн хувийн мэдээллээ оруулна. Үүнд регистрийн дугаар, овг нэрээ оруулна. Дөрөвдүгээр алхам зорчигч дахин өөрийн овг нэр, регистрийн дугаар болон утасны дугаар, имэйл хаягаа бичнэ. Тавдугаар алхам зорчигч зам тээврийн газрын анхааруулга санамжийг сайтар нэгтэлж уншин зөвшөөрөх гэснийг сонгоно. 6 дугаар алхам дурын сонголтоор төлбөр төлөх хэсгийг сонгоно. Төлбөр төлөх хэсгийг сонгохдоо ямар банкаар хэрхэн төлөх хэсгээ дараах хэсгүүдээс сонгож төлнө. Үргэлжлүүлэхдээ дарж гар утасны аппликейшн ашиглаж төлбөр төлөх бол энд дарна уу гэсэн дээр дарж төлөлт хийнэ. Үүний дараагаар таны имэйлд баталгаажсан хариу очих болно.